За сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд ороо минь төргий микрофоны ард ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн дугаард нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Зундуй Дорж хүрэлцэн ирээд байна. За ороо минь төргий. За манайх нээлттэй тэгээ улс төрийн ярилцлага. Хоёлаа улс төр бас ингээ ярина гэсэн. Гэхдээ тэрээс өмнө нийслэл гэдэг бол том айл. За сүүлийн үед бол янз янзын хилам дагуулж байна. За нөгөө талаараа бас одоо булхаа, луурийн уудлаа гэж ярих юм уу? Бас нэг ингэж ярьж байгаа хүмүүс. Ингээ тал талын байр суурь бас байгаад байна. За хоёул хүн бас ярьж таарах болчиход. За хүн ярихаас өмнө эхлээд өөрснийгөө ярья гэж. За нийслэлийн төлөөлөгч 45 төлөөлөгчтэй 43 давхар дээлтэй сөрөг хүчний гишүүд тэнд орцсон явж байна. Нөгөө сөрөг хүчний гишүүдийг чи худалдаад авчичээ гэдэг нэг юм. Таныг харсан чи та бас нэг юуны тууцд явж байна. Ер нь тэр тууцд яагаад орчих вэ? Ер нь шууд ор гिचтийн өөр нь яадаг юм? За юуны өмнө үзэгчтэй болон ТВС телевизийнхэндээ маш их баярлалаа. Яг одоо энэ цаг үеийн мэдээлэлтэй холбоотой нийслэлийн сонсгол болсон маш олон юмнууд гарч ирж байна. Ер нь бол муу нухаа сайн эхлэж. За өнөөдөр нийслэлийн харьяа байгуу өмчт төрийн өмчт компани болон үйлдвэрийн газар дээр тууцын гишүүдийг бол төлөөлөгч 3. Эсвэл төрийн удирдлагын захиргааны албаагч 3. Энэ бол нийслэлийн өмчийг одоо хянах, шалгах, шилэн байлгах асуудал. Нөгөө талаас хараад бус 3 гишүүн. Энэ хараад бус сонгон шалгууртаар орж ирдэг. Тэгээ мэрэгжлийн 3 гэдэг. Ингээ 9 тууцын гишүүнээс хөдөлмөрийн өсний доод хэмжээ буюу 1 сард хөдөлмөрийн доод хэмжээг оруулдаг. Тэгээ улиралдаа 3 гэхээр нэг сая 250 мянган төгрөг орчим урамшуулдаг. Улиралдаа юу? Тэгээ улиралдаа. За. Тэнгүүд одоо нэг төлөөлөгч нарт 100 гаруй сая төгрөг 90 сая төгрөг гээд буруу ташаа мэдээлэл өгж байна. Энэ бол сүүлийн 35 жил явсан ойлголт. Энэ хууль эрх зүйгээрээ компани эрх зүй, төрийн өмчт үйлдвэрийн газрын эрх зүйн зохицуулалтаараа заавал орох шаардлагатай. Ийм л хууль журам юм. Тэгээ өнөөдөр улсын хурлын гишүүд маань өөрөө хууль дээдлэх ёс суртахуун. Өнөөдөр бид нар одоо юу гэдэг орон сууцны удирдлагын төлөөлөх зүйлийн гишүүн. Та би. За анх шууд томилогдсон. Тэр чинь шууд нэр ороод хуваарлаад оруулчихд юм байна. 45-ын ингэ. Тийм. Шууд оруулчих. За тэгэнгүүт энэ чинь нөгөө ашиг сонирхлоор хамаарад орох орохгүй гэдэг нөгөө хоёр маань нөгөө давхар ажил хийж байгаа тохиолдолд ордог юм байна. Гэх мэтлэн ингээд юмнууд өөрчлөгддөг. Яг л нэг салбарын тууцд орж болохгүй. Нэг салбарын ажил дээр. Гэх мэтлэн одоо хууль эрхцэн асуудлууд байдаг. Төрийг хэрвээ одоо юу гэдэг бүр хараад бос шал өөр төрлийн хүмүүс ингээд тууцд ороод ирэх юм бол тэр тууцын шийдвэрээр үүрэг болгоно. Гүйц захиралтай. Эсвэл тэр аж ахуйн нэгжийн удирдлагуудтай. Ингээд хувьчлах асуудал яригдана. Эсвэл одоо танил талаараа нөгөө олон асуудлууд орж ирдэг. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч бол АТГ дээр хөрөнгө оруулалтын мэдүүлгээ бүрдүүлнэ, хаана юу, данс бүх мэдээлэл нь байгаа. Энэ мэдээллийг ил болгох хэрэгтэй, шалгуулах хэрэгтэй. Би бол удаадараа хэлж байгаа. 45 төлөөлөгч бол улсын хурлтай адилхан, гишүүнтэй адилхан дарах ирэх юм байхгүй. Төр дуудахад хүссэн үедээ 24/7 дуудаж чадна. Энэ бол яг иргэнтэйгээ адилхан эрхийг эдэлж байгаа. Хуулийн ямар ч хамгаалт байхгүй. Зөв. Тэгвэл би одоо таныг амын хумх зорилгоор те нөгөө нэг 5 төлөөлөгчийн за дугуй бай. За Зундуй Дорж чамд нэг энэ тууцын өгч. За чи тийм дугуйхан шиг 4 жил байгаараа гिचсэн болов гэж ойлгоцсон. Гүү. Одоо эн чинь улс төрийн ард иргэдийн итгэл авсан. 45 төлөөлөгчийг сөрөг хүчин болоос миний өмнөөс одоо өглөөсөө шүлсээ өчүүлээсээ гэдэг итгэл үнэмшлийг одоо надад бол 22 мянган хүн санд өгсөн. 22 мянган хүн өглөө босоод одоо амрах өдрөө үүрэг ухамсарлаад надад итгэл үлээлгэсэн. Тэр олон асуудлуудыг шийдээч гээд ингээд итгэл бид нар ингээд сонгуулаар хүмүүст итгэлийг олж авч байгаа шүү дээ. Тэгэхээр гол юм бол иргэд өөрсдөө тэр одоо аж ахуй, шугам хоолой, цэцэрлэг сургууль, зам харгуу, зэвтэй ус гээд маш олон асуудлуудыг иргэдийн хурлын төлөөлөгчөөр дамжуул шийдэх хэрэгтэй. За 2024 оны 6 сард засаг хамтарсан. Сонгуулийн дараа 7 сард. Тэгсэн. 10 сард нь нийслэлийн иргэдийн хурл буюу орон нутгийн сонгуул эрс 40%-тайгаар өнөөдөр Монгол Ардын нам үнэлэхгүй ялсан. 40%. Үнэлэхгүй. 5 өдөр болсон. 5 өдөр болсон. Залуучууд амарсан. Өнөөдөр бид нар яг горыг нь амсаж байгаа. Улаанбаатарчууд ялангуяа. Яагаад амсаж байгаа гэж хэлж ийм гэхээр та үүрэгт сонгуулиа өгөхдөө хайхрамжгүй анцсан учраас таны энэ үйл оролцоон дээр
эдгээр мэддэг учраас 5 дахь зохион болж байгаа. Тэгээ эргээгээд одоо юу гэдэг ардын намын жирийн гишүүдийг харахаар би бас одоо өрөвддөг. Бас эмзэгэлдэг. Сонгуулийн нэг одоо 21 хоног нэг гарын бэлэг ганц 200 мянган зэрэг аваад нөө намдаал өгдөг. Тэгээ буцаагаад маргааш нь ардын намын иргэнд татвараас чөлөөлөе гэдэг юм байхгүй шүү дээ. Машины татвар 5 дахин нэмлээ. Зам ашиглалын төвчөр 3 дахин нэмлээ. Ингээд татварнууд нэмэгдээл байдаг. Буцаагаад танд өгсөн мөнгөө буцаагаад авчиж шүү дээ. Хоёул татварын тухай дараа нь ярина. За дараагаар нь бас нэг хүмүүсийн анхаарал татсан юм. Орон нутгийн сонгуул бол нөхөн сонгуул шүү дээ. За энэ дээр хэсгийн ахлагч нар гэж нэг яста янзын хүмүүс байдаг юм байна. Энэ хүмүүс чинь сонгуулийг одоо тэр нөгөө тухайн намынхаа хүнд үйлчлдэг юм байна гэдэг ийм сая нэлээ явлаа. Тэгээ энэ дээр нэрийн одоо ямар бодолтой ер нь та бас хамуулт гарч ирсэн нэлээ чанга одоо гарч ирсэн. Энэ дээр ер нь яг тийм юм байд юм. Энэ дээр бол яг бас иргэдийн байрсаар ихлэ хэлж байна. 50% хувьтай юм аа гэж ярьж байгаа. Яадгийн тэр улс төрийн албан хаагч тийм үү? Улс тэр тухайн намаас юуныг дэмжин штэ гэдэг. А нөгөө талнаас цалин аваад төрийн ажил хийж байгаа юм штэ гэдэг ийм хоёр юм байна. За хэсгийн ахлагчдыг бол засаг захиргааны нэг тооны удирдлагын тухай хуулийн дээр бол төрийн мэдээллийг иргэдэд яг анхан шатанда айлын хаалгыг тошоод ийм одоо төсөл хөтөлбөр явж байгаа шүү. Ийм засаг захиргааны ийм шийдвэрүүд гаргасан шүү гэдгийг таниулан сурчлах. Мөн одоо юу гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй эргээд одоо хүн хэцүү амьдралтай хүмүүсийг дээд чатанда уламжлалдаг. Гол одоо зорилго. Гэтэл тэр хүмүүс тэр хувийн мэдээллийг буюу сонгогчдын мэдээллийг авдаг, сул талыг нь олдог, тэрийг нээнтгэлдэг. Хэрвээ чи одоо манай намд өгөхгүй болвол чиний одоо халамж, тэ нүүрсний толон, хоолны толон, ялангуяа ахмадууд гэдэг юм уу, ялангуяа одоо эмзэг бүлгийн хүмүүсийн тэр эрхийг ностой зөрчиж төрийг хүчээр тэр хүмүүсээр сонгуулийн саналыг өгөх зорилготойгоор ажиллаулж байгаа. Та хүлээн зөвшөөрч тийм. Зөвшөөрч байна. Яагаад тэгэхээр одоо нийслэлийн гаргасан шийдвэр болгоныг одоо үзэгчээс асууя. Танд хэсгийн ахлагч ийм шийдвэр орж ирлээ, ийм одоо хууль тогтоомжууд орж ирлээ, ийм иргэдийн урлын тогтоолууд батлагдлаа. Энэ дээр та дагаж мөрдөөрөө энийг хэрэгжүүлээрээ энэ дээр санал авах юм а гэж асуусан уу гэдэг асуултыг та өөрөөс асуух хэрэгтэй. Эсвэргээрээ сонгуулаа өгөхгүй бол ингэн тэгнэ гэдэг нээнтгүүд илүү их очсон болов уу гэж бодож байгаа. За хоёул цалингийн асуудлаа дахиад нэг үзээч. За нийслэлийн төлөөлөгч яг сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ гэд 793 мянган төгрөг хөлбөмбөрийн үсний доод хэмжээгээр аваад тэгээд тэндээс нэг нийгмийн даатгал янз бүрийн шимтгэлээ суулгаад ингээ явдгаа гэж ярьсан. За дээрээс нь удирдал болгон нөгөө нэг өмнө авдаг юмнууд байгаа шүү дээ. Том мөнгөнүүд яриад байгаа шүү дээ. Энэ одоо байна уу? Ер нь яг цалингаа нэг ухарлаад яриад байгаа шүү. За анх төлөөлөгч болоод маш олон юм дээр гайхсан. Одоо их хурлын гишүүн бол яг сард нэг 20 гаруй сая төгрөгийн төсөвтэй бошгоо. Жолоочтой, туслагтай, зөвлөхтэй, тойрогт ажиллах төсөвтэй. Гэтэл иргэдийн урлын төлөөлөгч яг адилхан иргэдээсээ санал авсан мөртлөө тойрог дээр ажиллах зардал байдаггүй. Иргэддээ өөрийнхөө хийсэн ажлыг түгээх, санал асуулга авах, асуудлыг шийдэх бүх зардал байхгүй. Иргэдийн хурлын төлөөлөгчийг яагаад энэ урдан зардалтай байсан юм уу, цалин хөлстэй хангамжтай байсан гэсэн үг байсан байна. 2021 оны одоо хэмнэлтийн тухай хуулийн дээр энийг хоригдсан байна. Урд нь бол уйлралт буюу 60 сая төгрөг хүртэлх хэмжээний урамшуул авч тойрогд ажилладаг гэж. Иргэдийн асуудлыг судал одоо тараах материалаа биелд өөрийгөө сурчлал иргэдийн гол асуудлын дуу хоолой бол гэдэг ингээд төсвүүд орж ирдэг байсан юм байна. Энэ байхгүй хуулиар байхгүй болсон. За улсын хурлын гишүүд бас асуугаад байгаа шүү тий. Давхар яагаад ажил хийгээд байна. Тийм. Өнөөдөр эрх мэдлийн хуваарилт гэдэг юмыг монголчууд тэр яриа мэдэхгүй. Өнөөдөр яагаад мэдэхгүй гэхээр засгийн газрын гишүүн их хурлын гишүүн байна. Одоо 22 орчим сайд нартай байх шүү. Яг үндэ эдгээр чинь байх ёсгүй шүү дээ тэгвэл. Орон нутгийн өмчид үйлдвэрийн газрын дарга хийж байгаа маш олон юмуд хийж байгаа. Төлөөлөгч гэдэг хүн бол тухайн тойрог дээр Улаанбаатар хотынхоо нийт иргэдийнхээ эрх шигшийг асуудал орж ирж байгаа. Асуудлыг яаж шийдэх вэ? Хурдан хугацаанд яаж явуулах вэ гэдэг энэ асуудал байна. Хуулийг өөрчлөх ганцхан субъект бол их хурл. Их хурлынхан маань мэдж байгаа шүү дээ. Тэгвэл энийг хуулийг нь төслөө боловсруулад өргөн бариад энэ асуудлыг шийдэх бүрэн болцоонд гагцгүй их хурлын гишүүд байна. Тэгээ их хурлын гишүүд өөрсдөө
анх удаа амьдралдаа ийм юм байд юм уу гэдэг ингээд шоконд ороод шүү дээ. Бүх өөрчлөх эрх нь гагцгүй их хурл татгалж байгаа. Тэр өөрчлөх ирмэлзэл байхгүй зүгээр шүгэл үлээж юм. Шийдэл байхгүй. Шийдэл нь алга шүү дээ. Тэгэхээр их хурлын гишүүд бол шүгэл үлээгч биш, тухайн асуудлыг олсон бол ноото хуулийн хулгай гэж харж байгаа бол энийг өөрчлөх бүрийн эрх нь гагцгүй их хурлын гишүүн байх. Тийм. Тэгэхээр за би таны яриаг ингэж ойлголоо. Нөгөө урамшуул байхгүй юм байна. Удирдал авдаг. За нөгөө 793 мянган төгрөг сар бүр авдаг гэдэг ч худлаа юм бэ. Зөв. Тэгээд удирдал авж байгаа. Удирдал авдаг нь болохоор тэр тузын гишүүний цалин юм. Тийм шүү дээ. Тузын гишүүнээс салхи хэлээд байгаа шүү дээ. Тий. Тэрнээс зүгээр өөр ямар цалин байхгүй. Сүс салин авдаг юм байхгүй. Байхгүй. Тэгээ удирдал авдаг мөнгө нь байхгүй. Байхгүй. Тэгэд ерөөсө ганцхан тэр нэг төрөний дурддаг сая хэдэн зуун мянган төгрөгөөр яваад байна гэсэн үг. Тий. Тийм учраас одоо нийслэлийн хөрөнгө оруулалтын бүтээмжийн менежер би ажилласан. Нэг жил орчим ажиллалаа. Ажлын хугацаанд тойргийнхоо гол асуудлуудыг бүгдийг суулгалаа, шийдвэрлэлээ. Яг тэгэхээр иргэд одоо цэцэрлэг сургууль манай хаан уул дөрөвч өөрөө өвөрмөц дүүрэг. Барилгачлалт маш ихтэй болцсон. Бүр ингээд байгаль орчны яам нь өөрөө бусдад давуу байдлаар болсон их хурлын гишүүдийн хотхон хорооллууд ингээд битүү шүгүү барьцсан. Тэгээд энэ чинь улсын сургууль цэцэрлэг, нийслэлийн сургууль цэцэрлэг, дүүргийн сургууль цэцэрлэг байхгүй. Хүртээмжийн асуудал байхгүй. Иргэд бол юугаач мэдэхгүй зүгээр тэнд хотхон барьж байгаа, барийнхаа мөнгийг өгөөл орж байгаа. Гэтэл энэ нь өөрөө дархан цаастай газар байх жишээ. Дархан цаастай газар дээр отог болох хэрэгтэй шүү дээ. Зөвхөн отог гэдэг чинь тэрийг аваад нүүгээ явах боломжтой. Ийм хэрэгцээ зохицуултын цорхог одоо Монгол Ордын нам үнэлэхгүй засагласан сүүлийн 10 жилд gaарлаад салбарын сайдууд, их хурлын гишүүд нь одоо манай бас их хурлын гишүүд хүртэл маань бас энэ дээр үг дугаа хэлдэг, хотхон мотхон гэдэг маш олон асуудлуудыг хөнтөх юм бол маш их сэдвүүдийг ярих боломжтой байна. За тэгвэл одоо энэ дээрээс нэг зүйл уран гарна. За ер нь тэгвэл энэ нийслэлийн төлөөлөгч нар цалингүй байдаг юм байна. За нэг улирт 2 үлээ. Юу л хагас жилд 2 жилээ нэг байдаг шүү дээ, тэ. Байнгын ажиллагаатай болгоё гэдэг нэг юм явдаг шүү дээ. Яг их хурлын гишүүч байнгын ажиллагаатай болъё, цалингийн үгүй. Гэхдээ тэр давхар дийлэг болъё. Энэ тэнд оруулах юм болъё гэдэг нэг юм явдаг. Тэгэд энэ ер нь яг бодит амьдрал дээр хэрвээ ер нь нийслэлийн төлөөлөгч донд яг ийм яриад нь байдаг уу? Байлгүй яг. Одоо ягаад тэгэхээр олон нийтийн одоо хардах эрхийн хүрээнд эргэлзэж штэ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөч болоод одоо асар их хангамжтай, баян тансаг одоо иргэдийнхээ мөнгийг асар их хэмжээгээр хулгайлж байна. Энийг үүсэхгүй. Энэ буруу биш. Ягаад тэгэхээр одоо их хурлын гишүүдээс нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байсан хэдэн хүн байна? Маш олон хүн. Маш олон хүн байна. Тий. Амар байсгалан. Тий. Их хурлын дарга байна, тий. Гишүүд гээл ингээл бүр аймгийн засаг дарганууд байна. Нөгөө талаараа иргэдийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Яаж тайлах хэрэгтэй вэ гэхээр хуулинд өөрчлөлт оруулахаас өөр арга байхгүй. Австралид гэхэд бол төлөөлөгч бол байнгын үйл ажиллагаатай. Бүх төрийн өмчт компани бүх одоо тендер сонгон шалгаруулалт үнэн зөв байна уу, шилэн байна уу, иргэдийн гомд мэдээллийг өдөр тутамдаа цаг минутаараа төлөвлөлөөд уулзалт хурлуудаар зохион байгуулад холбогдох төрийн байгууллагын удирдуудыг суулгаад хилцүүлэх болоод тухайн асуудлуудыг шийддэг. Австрал, Солонгос. Одоо Германд. Гэтэл Монголд одоо иргэдийн хурлын төлөөлөгч бол 3 сард нэг удаа ээлжид бус чуулган. Тий 3 сард нэг. Тэгээ хагас жил 2 гэсэн үг шүү дээ. Жилд 4 удаа. Тий. Төсвийн тодтгол, байнгын үйл ажиллагаа, онцгой нөхцөл байдал гээд тэрэн дээр ээлжид бус хурлууд явдаг. Бүтцгээд. Тэгээ нэг зүгээр сонирхолтой хэлэхэд бол нийслэлийн иргэдийн хурлын хурал дээр бүтц болон төсөв ярихад харьяа байгууллагын дарга удирдлагууд, дүүргийн засаг дарга нар эрс дүүр ирдэг. Бус тохиолд ирдэггүй. Дуудаад, загнаад ирдэггүй. Тэгэхээр иргэдийнхаа итгэлийг авсан бол хариуцлага таних хэрэгтэй. Энэ бол одоо тэр хүн өөрийнхөө үүргийг биелүүлэх хэрэгтэй байхгүй. Нэг коноо 280 мянган иргэний эрх ашигыг төлөөлж дарж байгаа шүү. Тэрийг ухамсарлаж чадахгүй шүү дээ. Тэгээ энэ эрсдийн мэдээллийг ил болгоё, ажилдаа хайн гандж байгаа хүмүүсийг хариуцлага тооцоолох хуулийн зохицуулалт алга байна. Мөн одоо үндэслэгүүр хөрөнгөч авилгалын тушаалаа уруулсан гэдэг одоо энэ хуулийн төсөл орж ирвэл би одоо бүр 2 гараа одоо өргөө дэмжмээр байна, алан ташмаар байна. Яг л нийслэл өөрөө сүүлийн жилүүдэд байхгүй хэмжээгээр төсөв хүртэгтэй хилцэх асуудлын бяам нь буюу томорсон. Тэгээ эрэм дараанууд нь илүү хүчрэх болсон. Яг л одоо тусганы эрх зүйн байдлын тухай хуулиараа одоо засаг санхүүгийн нэг зүйн удирдлагынхаа тухай хуулиараа
Монгол улсад одоо 2 дэрэмлэгдэж байгаа албан тушаал бол хотын дарга болж байна. Энэ сонирхлыг хамгийн анх уулуурхаан сайд их хурлын гишүүн байсан Сүмийн Базар орж ирж байла тий их хурлын гишүүнээс татгалзаад дараа нь Хуйлзун сайдны яамын сайд их хурлын гишүүн бас татгалзаад орж иж байла. Тэгэхээр энд асар том ашиг сонирхол, асар том мөнгө энэ систем байна. Энэ системийг удирдахын тулд гартаа авахын тулд 2 дахь одоо засгийн газрын дэргүүн гэдэг шиг хотын дарга байж чадах юм бол энэ эффектээрээ явах юм байна гэдэг энэ одоо сонирхлын бүлэглэл ажиллагаа нь ийм байдал руу хөдөлсөн байна. Тэгээд аргагүй бах. Яагаад тэгэхээр тэр газар, тэр тендер, тэр одоо мэдээлэл тэр чинь өөрөө асар их шиг явж шүү дээ. Тэгэхээр одоо засаг заргааны нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийг өөрчилж ээж байнгын үйл ажиллагаатай парламент одоо хурал болох уу? Нэг бол тэр үндсэн хууль руу орох уу? Энд ч одоо бас байнгын үйл ажиллагаатай гэдэг чинь үндсэн хууль руу ороод бас буу юм болох юм шиг. Одоо үндсэн хууль руу орно. Дараа нь сонгуулийн тухай хууль руу орно. Дараа нь засаг нэгж түүний удирдлагын тухай хууль руу орно. Ингэж ийж өнөөдөр яг иргэдийнхаа эрхийг хамгаалах хэрэгтэй. Одоо яг 45 төлөөлөгчийн 40 нь бол автоматар одоо хурлын дарга хотын даргийнхаа конопил тарж штэ. Тэгэд одоо байнгын үйл ажиллагаатай мөртлөө одоо бараг 309 одоо хэвлэл мэдээллийн гэрээ одоо хийцэн байх тийм байнгын бус үйжиж хийцэн байна. Тэгээ иргэдийн мэдэх хэрэг олон нийтэд энэ хилцүүлэх Улаанбаатарчууд бол өнөөдөр мэдээлэлтэй ухаалаг хэрсүү ялангуяа татвар төлж байгаа энэ өдөр тутмынхаа шийдвэрүүдийг ажиглаж суудаг хүмүүст хаалттай байна. Тэгээ 309 одоо хэвлэл мэдээллийн онтой гэрээ хийсэн гэхээр би гайхаад байгаа байхгүй. Яагаад бэ те? Тэгээ яагаад яармууд дээр төгжлөөс яагаад одоо хэвлэлийн салбарын маань ирэхгүй байна. Тэгэд 20 30 сая 20 саяар ингээ явцсан. 4 5 сая 2 сая 3 сая гэл ингээд дээдл нь 35 сая билүү 30 сая билүү. Тим гэрээнүүд хийгдсэн байсан. Тэгээ энийг их хурлын сонсгол дээрээс би мэдж авлаа. Яагаад тэгэхээр одоо 5 хүний төлөө 5-40 харьцаа гэдэг бол үнэлэхгүй ялагдах байхгүй. Тий. Тэгээ энэ дээр одоо нэг ангид шилжиж орж ирэхэд яаж одоо бөөрлөгдөх үү, яаж бүүлийддэг үү? Одоо ингээд гой уриалгад явж штэ тий. Бүүлийдэд дийлгэрхээс хөө. Тий. Яг ухтаа бол маш олон шүү дээ. Одоо 45 төлөөлөгч иргэдийн хурлын танхимд ингээ сууж хагаад ардын намын завшаарлага авахад 5 төлөөлөгч бид нэр гардаг шүү дээ. Нөгөө 40 нь үлдчихэж байгаа байхгүй. Ухтаа бол иргэдийн хурал бол ард түмний мандаттай ижил хэмжээнд хандах хэрэгтэй. Гэвч арчилсан намын бүлгийн хүртэл одоо сүүлийн 2 жуулган дээр яригдлаа. Шинэ хотын дарга ирэхээс өмнө. Одоо бүлгийн дарга нь арчилсан намын бүлэггүй бол хурлынхаа дэгд өөрчлөлт оруулах гэж ирж байна. Ингээд төлөөлөгч буюу ард түмний мандатаар ингээд сонгогдсон хүмүүсийн өвөөсгөж байгаа, үйл ойс ойж байгаа, бүүл идж байгаа, нүд үзүүрлж байгаа, гадуурхаж байгаа энэ хандлагыг бидэрт мэдрүүлж байгаа юм чинь иргэдэд яаж хандах вэ? Тэрийг бодох уу? Тэнд хандах уу? Тий. За дараагийн нэг хоттой холбоотой юм нь болохоор за улсын хурлын гишүүд шиг ингээд жагсаалттай болёо. 45 тийм үү? За нэг 20 эдийн ч юм 10 эдийн жагсаалтаар ингээ. Тэгэхгүй бол хит олонх. Өнөөдөр хит баг байгаад байна. Тэгэхээр энэ жагсаалтын систем одоо буюу мажоритар пропорционалыг оруулж ирья гэдэг нэг юм яригддаг. Энэ дээр 92 нь ямар бодолтой байдаг вэ? Тэгжиж үнэлэхгүй биш болно гэдэг. Одоо энэ сүүлийн сонгуулийн тухай хуулийг харахад бол энэ хууль бол бас зөв сайдан муутай хэлцээ явж байгаа. Хамгийн гол нь тэр жагсаалтанд орж байгаа хүн тухайн намынхаа даргын үгэнд 100% ордог. Буруу юм байсан ч дэмждэг өөр болохгүй. Тэгэхээр хувь хүнийг нь маш сайн судалж, ажиглаж сонгох хэрэгтэй. Сонголт гэдэг бол бидний одоо бүх одоо хувь заяаны шийдвэр болж байна шүү дээ. Бид нар маш олон хүмүүсээс харж байгаа нэг хүний сонгож, 2 хүний сонгож, 3 хүний сонгож. Энэ дотроос хэн нь юм хийж юм те? Хэн нь яг намайг төлөөлөх үү гэдгийг хэрсүүгээр судалгаатайгаар, улс хууртайгаар бодох хэрэгтэй. Өнөөдөр сонгуулийн тогтолцооны талаар ярихын тулд 10 жилд нь дээд сургуульд нь энэ улс төрийн нам гэж юу юм бэ гэвэл сонгуул яагаад чухал юм бэ? Австрали хуульчилсан. Иргэн та сонгуулаа өгөхгүй бол торгуулт $120. Яагаад гэвэл та
өөрийнхөө төлөөлөх ирээдүйн хувь заяагаа 4 жил үг дуугүй миний төлөөс зөв шийдвэр гаргана гэсэн хүнийг сонгох хэрэгтэй болохоос та сонгуульд хайхрамжгүйгээр ороогүй байж болно. Хүндэтгэх шалтгаанаар ороогүй байж болно. Гэхдээ таны өдөр тутмын амьдралд халааснаас чинь гарах мөнгө, таны амьдралд өөрчлөлт оруулах, өглөө гэрээсээ гараад орой ажилдаа тараад ирэх бүх харилцаанууд чинь энэ улс төрч чинь шийдвэр гаргаж байна. Тийм. Хариуцлага тусах шаардлага. Тийм. За дараагийн нэг бүлэг сэдв бол татвар гэж. За татвар бол ёстой. Яалтч одоо шинэ автомашины болон зам ашигласан татварыг сая ди парламент хэлцүүллээ. Маш олон иргэд дэмжиж байна. Энэ бол үнэлгээ. За татварын нэмж. За болж чинь тэгвэл. Замаа хяналтсан юм уу? Нөгөө төвчрэл нь багассан юм уу? Хажуугаар нь тэр боржур энэ хажуугаар юм зөндийн байдаг шүү дээ. Тэрийг хяналтсан юм уу гэж. За тэгвэл та татвар дээр энэ ямар бодолтой байна? За ялангуяа энэ хит их татвар нэмсэн асуудал нийслэлээр байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ дээрээ сал нийлэх үү? Нийлэх байх. 100%. Мэдээж төр байхын тулд татвар авах хэрэгтэй. Тэ? Татварыг менежмент хийх хэрэгтэй. Татвар бол байх хэрэгтэй. Гэхдээ 5 дахин сюрприз баримааргүй шүү дээ. Сонгуулийн одоо мөрийн хөтөлбөрийн яарлаа. Татвар буулгана, эддээ хуваар, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжин, эдийн засгийн хэрэгэлтэн сайн оруулна, инновац, хүний эрх, хөгжлийн бэрхшээлт иргэдийн талд байна. Тэ? Тусгай хэрэгцээ төмний талд байна гэдэг маш олон асуудлуудыг мөрийн хөтөлбөрийг ингээд харахаар байхгүй байгаад байдаг. Монгол Ардын намд үг маргааш таныг мартчихээн. Татвар 5 дахин нэмлээ. Зам ашигласны төлбөр 3 дахин нэмлээ. Одоо энэ орон суу, зөвлөх хөдлөх гэдээ маш олон татваруудыг ингээд нэмээд үе шаттай болцсон. Газар ашигласныг гэдэг. Ингээд харахаар татварыг үнэхээр татварын бодлогоор энэ төвжил буурах юм. Эсвэл менежментээр төвжил буурах юм. 4 сарын одоо 31-ээс 10 сарын 1-ний хооронд тэр дугуйн зам одоо алхах орон зай одоо энэ бүх юм хаалттай байгаа энэ хотхнууд бүх юм хаалттай хувьчилсан энэ одоо нийтийн эзэмшлийн дан талбайг нээгээд алхах орон зайг нь тэлээд иргэдээ одоо нийтийн тээврээр нь явуулах өөр боломжит нөхцлүүдийг судлаад альва шийдвэр гаргахад дор хаяж 18 үе шатыг тавих хэрэгтэй. Бидний гайхаад байдаг хятад 18 үе шатыг давдаг. Солонгосчууд 14 үе шатыг давдаг. Герман гэдэг бидний хамгийн их судалдаг, тооцоо судалгаатай байдаг улс 14 одоо шалгуурыг давдаг. Энд нь эдийн засаг, нийгмийн хамрах хүрээ, экологийн тэнцвэрт байдал, боломжит нөхцлүүд, байгаль орчны үнэлгээ гэдэг маш олон. Тэгээд засаг сархаа нэгж тооны удирдлага болон хувь тогтоомж нийцээс үе шат болгоных нь одоо ус төрчид нийгмийн хилцүүлэг, инженерийн суурь судалгаа, инновац шингэсэн үү, шингээгүй юу гэдэг ингээд энэ үе шатыг тавьчаад ямар ч хүн орсон, ямар ч нам солигдсон. Тэр асуудал хийгддэг. Тэр бүтээн байгуулалт явдаг. Гэтэл одоо өнөөдөр ингээд бид нар яг боддоор хийж байгаа юм хаана байна? Монгол Ардын нам маань тий. Одоо жишээ нь сая энэ сонсголт дээр ингэж ярьж байна л би хэрвээ андараагүй хүн амын орлогын албан татварын асуудал нийслэлийн төсвийн 53% гэж бас би одоо андуурсан уу. За ямар ч байсан татвараар бол маш их тийм төсөө ингэж бүрдүүлдэг мөртлөө эргээд яг иргэн дээр очихгүй байна гэдэг дээр бол та бүхэн дүнгийн сая санал нэгдлээ. За тэгвэл одоо цаашдаа энэ асуудлыг яг одоо жишээ нь ингэж шүү дээ. Нэг хотын дээр гарч яа дараагийн хотын дээр гарч ирэхээр өөр одоо юм дэвшүүлдэг шүү дээ. Өө би ингэнэ тэгнэ гэдэг те. А тэгмүүд тэр мөнгө нь хязгаартай. Эргээл иргэдийн нуруунд дээрээс иргэдийн өнөөс ингэдэг. Тэгэхээр энийг нэг тийм системтэй ч гэдэг юм уу. Альсгүй энэ дээр та бүхний эсрэг хүчний дуу хоолой дутагдаад байгаа юм биш. Бойл одоо энийг ингээ багасгах. Энд чи одоо ийм байна гэдээ нийгэм таниулах ч юм уу. Одоо иргэд олон нийтэд бол ганцхан л хүч байна. Сөрөг хүч нь ганцхан л хүч байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд нь бид нар тэг тавиагүй. Одоо мега төслүүд. Энэ татварыг болооч гэж хэлчихсэн. Гэтэл иргэдээс сонгогдсон та бүгдийн сонгосон төлөөлөгч нар татвар нэмж байна. Иргэдээ сонсохоо ойлцсон. Суурь судалгаа гэдэг 2 хүний судалгааг их хурлын байнгын орооны танхимд хүртэл ярьж ийсэн. Одоо холбогдох шийдвэр гаргасан хүмүүс нэгнээсээ ингээд бас хоригдоод, шалгагдаад явж байна. Энэгээр юу хэлж байна гэхэлэр өнөөдөр мега төсөл гэдэг байгаа, эсвэл татвар гэдэг байгаа, татварын ард бас торгуул гэдэг байгаа. Өнөөдөр нийслэлийн төсвүүдээр
192 тэрбум төгрөгийг зөвхөн замын даргуулаас бүрдүүлж байна. Нийслэлийн төсөв өөрөө тогтмол багхгүй. Орлого нь тогтмол. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, тэгээд одоо зам талбай ашиг хэсний татвар гэдээ маш олон татварууд нэгдээд нийслэлийн төсвийг бүрдүүлж байгаа. Тэгээд гадаадын дээд тусламж, бонд гэдээ маш олон санхүүгийн олон их үүсвэртэй. Гэвтэл Улаанбаатар хотын сая 800 900 мянган хүний одоо асуудлууд хитгэн асуудал дээр ирэмблэгдэж байгаа. Ирэмбэ одоо хүртэл хийдэггүй. Мэдээж мега төсөл зөв би дэмжинэ. Гэтэл мега хулгай гэдэг ингээд дотроос хүртэл хилээд эхэлж байна. Гол хулгай хаана вэ? Тэнд шалгуулсан компанид байд юм уу? Эсвэл энэ төслийг явуулна гэж ард иргэдийн итгэлийг аваад өөр шугамар хулгай хийж байгаа юм уу? Хамгийн гол хардах сэдв бол тэзүү. Техник эдийн засгийн үндэслэл дээр асар их тэрбум төгрөг тавьдаг. Одоогоор нэг 140 тэрбум төгрөг гарсан байна. Тэгэхээр энийг техник эдийн засгийн үндэслэл бол 3-5 жилийн дотор энэ төслийг хэрэгжүүлэхгүй бол инфляц, үнийн хөөрөгдөл, ажлах хүчний зардал, технологийн хуучирсан арга хэлбэр, инновацийн хоцрогдол гэдэг ингээд маш олон юмнууд өөр үн цэнэг бол тэр бол хоосон цаас бол агуулгад дэвтэж байгаа хэдэн мянган төслүүд тэзүү гэдэг ингээд дарагдаж байгаа. Тэр өөр мөнгө идэв дээ. Хардж байна. Тэгэд ашигладаг уу? Ашиглахгүй. Би яг торгуулийг асууж та бас яагаад торгуулаар бас төсөв бүрдүүлж байна. Тий. Маш их төсөв бүрдүүлж байна. Энийг багасгах ч юм уу энэ тал дээр төвөгтэй алхам үнэ хэрэгтэй л байна. Маш их байна. Одоо торгуулаар машин ажилт. Одоо иргэд бүхэмдэж байгаа шүү дээ. Машин ажилтны хэдхэн компани дандаа төрийн томчууд. Цагдаа нар байдаг, цагдаа нарын ард байдаг. Дандаа томчууд. Иргэд яриад байдаг. Ингийн иргэн байхгүй. Зүгээр л ингийн иргэний дүртээ ардаа санхүү халаас нь нэг хүмүүс л биш. Тэгээ машин ажилтж байгаа хүмүүс дээр одоо хүмүүнлэг вэ? Хүний өмчөд халдахдаа одоо тэр харилцаа хандлага ядаж хүн чанартай байхгүй шүү дээ. Машинд нь хүүхэд байхад аваад явчих чинь, унтж яхад нь аваад явчих чинь, имлэг ороход нь аваад явчих чинь. Хүний амьдрал баялаг шүү дээ. Тэрийг ядаж цаасаар одоо торгуулын арга хэмжээ. Мэдээж өөрөө энэ зогсоолын хүртээмжийн асуудал, өөрөө энэ орчны асуудлуудыг шийдээгүй гэж шууд торгуулаар төр зүгээр бусдын жижиг алдаанаас ашиг олж байна. Өөрөө тэр алдаануудаас засахгүй шүү дээ. Зогсоолын асуудлыг ярьж байгаа юм. Сүүлийн 16 жилийн хугацаанд зогсоолоос хичнээн их найдын төсөв хөрөнгө эрх мэдэлтэй танил талтай хүмүүсийн халаас руу орсныг мэдэхгүй. Жил дунджаар 400-500 тэрбум. 24 цаг байнгын үйл ажиллагаатай баяр ёслол үл хамааран зогсоолын мөнгийг авдаг, ий баримтаа өгдөггүй, хувьчлаад авцсан. Зогсоолын менежментийн гэрээгээр тендер сонгож шалгуулжээ. Монис групп 2 охин компани төгжээ. Хотын хамгийн ашигтай 50 барьшил дээр өгсөн байна. Хамгийн ашигтай. Тэгэхээр зогсоолын тоон 16 байхад 12 болох ч юм уу. 30 байхад нь 20 болох ч юм уу. Ингээл мөнгө явж идэв. Тэгээ би одоо иргэдээс асуумаар байна. Та ий баримтаа зогсоолоос авдаг уу? Та 1500 төгрөг 2000 төгрөгийн цагийн төлбөртэй зогсоолд хэдэн төгрөг өгч байна? Мэдээж хувь компанид өгнө гэдэг чинь зөв, менежментийн зөв явуул. Менежментийг юугаар яах юм? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зогсоол заавал байх хэрэгтэй. Ухаалаг автомашин буюу нөгөө цахилгаан автомашины цэнэглэгч нь заавал байх хэрэгтэй. 24 цагийн харуул хамгаалалт AI-тай байх хэрэгтэй. Гал команд түргэн орж ирэх цагдаагийн дуу тохиогоор шууд онгоодог байх хэрэгтэй. Тэрнээс байхгүй болоод хотгомлоо нэвтэрч чадахгүй гал дүрлдэж шít. Ингээд бид нар нөгөө үнэхээр сэтгэл дутагдж байна. Чадвар дутагдж байна. Одоо нийслэлийн иргэдийн хурал дээр харьяа дүүргийн удирдлагууд, засаг зархааны удирдлагын дарга нар бол уучлаарай. Үнэхээр сайд гишүүдээс илүү хөрөнгөтэй, нөлөөтэй, хүчтэй бүгдийг худалдаад авцсан, ааргасан. Их хурлын гишүүд 4 жил, иргэдийн хурлын гишүүд 4 жил. Бид нар 40 жил төрд ажилланаа. Тэгтгүүрт гарын гартлаа, үхэн хөхтэй ажиллана. Та нар 4 жил загнаал, муулаад явна. Бид нар эдсээр байна гэдэг одоо бүр юм схем орцсон. Энэний тод жишээ бол нийслэлийн худалдаа авах ажиллагаа шүү дээ. Хоёр их найдын худалдаа авах ажиллагаа зарладаг. Цэцэрлэг, сургууль одоо зарлагдахгүй байхгүй шүү дээ.
одоо предрийн хормор гэдэг бүх юм орно. Тэгээд тэнцэнээс зөвхөн тендерийн тухайн одоо компанида зориулсан тендерийн шалгуураа буюу ажлын даалгавраа бүрдүүлж байгаа. Тэнд 39% ажиллаж байна. 39% үнэлгээний орондоо ээжлэл орно. Өөр харьяа байгууллага, захиалагч байгууллагатай хүмүүсийг оруулаад тэгээд бүр ингээд галын аюултай бодис оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй компани орох ёстой газар зүгээр тавилганы үйлдвэр, барилгын үйлдвэр ороод ирж байна. Тэгээд тэрийг шалгарсан биш. Бас хаасны компани тийм. Гэхдээ ингээд нөгөө төрийн хулгай чинь хуулийн дагуу явж гин нөгөө хуульчлагдсан улгаад мэдээлэл хаалтай тэр олон мэдээллүүдийг нэг төлөөлөгч ингээд ярзаас их мэдээллийг танилцах бололцоо хязгаарлаг бодвол. Тий. За шүглүүлээс нь л хоёлоо одоо оръё. За та шүглүүлээс. Би таныг одоо нэвтрүүлэгтээ урьдаг. Та шүглүүлээгээд бас энэ тухай ярьлаа. Хоёлоо энэ тухай ярилцах уу гэд би танд хэлжсэн тий. За гол асуудал нь юу вэ гэхээр за 45 төлөөлөгч. За болиё. За нөгөө гүйцэтгэх удирдлагт байгаа хэдийгээ ярил л та. Маш их мөнгөтэй байна. Ганцхан Нямбаатрыг биш ээ тийм үү. Тэд байгаа бас зарцуултуудын бүгдийн нэр нь шалгая гэдэг нэг ийм зүйлийг та ярьжсэн. Ер нь тэр шүглүүлээсэн байдал одоо яг ямар шатандаа явж гин энийг шалгах тал дээр та дөрвтэй алхам ашиг АТГ ч юм уу те хийсэн үү? Одоо энэ дээр тэр шүглүүлээд нийслэлийг анхаарлын төвд оруулах иргэдийн урлагийг одоо хаалттай хаалганы цаана хувилдаан байдлаар явуулахгүй аль болох хил тод байлгах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо шүглүүлээс одоо монголчуудын ялангуяа Улаанбаатарчуудын барилгын салбаруудын бүр судсыг хатгадаг бизнес болцсон энэ схемийг задлалаа. Тэгээ холбогдох хүмүүс нь ажлаа өгөө чөлөөлөгдлөө. Ерхий архитект тийм тий. За. Нөхөр нь шалгагдаад хэлж байна. Дарамтлагдаг. Хясан боог тулах замаар гар үсгийн зурхгүй, зөвшөөрлийг олохгүй. Ямар зуны 6 биш 3 сар бүтээн байгуулалтын ажил явдаг. Аж ахуйн нэгж байгууллага чинь ажилчийн цалин хөлс, нийгмийн даатгал, зээл тэр олон юмны ард гарч байгаа хүмүүс удаан усаа өрлөөгээд шүүгдэлтэй зогсох уу эсвэл тэр нэг 50 сая төгрөг нөгөөд тэр бичгэн дээр гарч зуруулах уу тэр 50 сая төгрөг гэж яриад байгаа яг батлагдаагүй тэр тий одоо хуулийн байгууллага нотлох хуримтууд нь явцсан энэ бол тодорхой цаг хугацааны дараа шийдэгдэх баг гэх мэтлэн зүгээр ингээд нийслэл гэдэг бол өнөөдөр бид нар төлөөлөгч гэдэг статус бол тэр олон хүмүүсийг хянах шалгах эрхэнд нээлттэй. Гэтэл тэр томилсон тэр одоо аппаратанд ажиллаж байгаа хүмүүс эсвэл одоо энэ АТГ-ийн одоо салбараа нийслэлээр бүр байршуулах хэрэгтэй. Шийдвэр гарсны хойно шийдвэрийг урьдчилж энэ наач гэмт хэрэг шүү гэдгийг яг гүйцэтгэлийн нэг шанадаг. Өнөөдөр бид нар хяналт байхгүй болчихлоо шүү. Яг үнэ. Тэн дээр яг АТГ-ийг ажлын хэсэгт нь оруулах гэж ярьж байна. Оруулж байгаа. Тий, оруулаад яг үнэ. Монгол Улсын ерөнхий сайд яг энэ дээр нийслэлийн төсөл хөтөлбөрүүд харьяа байгууллагууд дээр нэгдсэн хяналт шалгалт оруулъя. Эрүүгийн эдийн засгийн тэмцэх гэмт хэргийн бас тагнуул мөн АТГ хамтарсан юм орж ирнэ гэдэг бол өөрөө бие биендээ хяналт тавина. Схем бол зөв бол шилэн бол хамгийн гол нь энэ иргэдэд мэдээлэх гэдэг юм аягүй чухал байна. Мэдээлэх, хүргэх. Яг одоо тэгээд тэр байдаг ч нэг иргэний зөвлөл мөвлөлийн тэрүүгээр л уган сайн ажиллах. Одоо сайхан нэг залуу сонгогдсон байлоо, томилогдсон ч байлоо. Ёстой одоо мэдэхгүй байна. Тэгээд яг ийм юм хэрэгтэй гэж иргэд уган шаардаад байдаг шүү дээ. Хэлээд идэг тийм. Нээлттэй байдлыг одоо ингээд шаардаад ирэхээр өөдөөс ингээд хууль ярьдаг. Бүх юм хуулийн дагуу. Бүх юм шилэн, бүх юм зөв. Бид нар судалгаатай мэрэгсэн бус юм ерөөсөө хийгээгүй гээл ингээл өөрсдөө хамгаалж шин. Тэр нэг нам үнэлэхгүй ялахын бас нэг горыг өнөөдөр бид нар Улаанбаатарчууд, монголчууд, ус орон даяараа гадаад амьдарж байгаа монголчууд маань хүртэл амсаж байгаа. Айцдаг шүү дээ бүгд. Хууль хяналтынхан томилгоог хэн тавих вэ? Дарга нь намаас тавьж байгаа. Их бүхий албан тушаалдууд. Өнөөдөр Монгол төрийн дээр нам гарцсан учраас Монгол төрийн үйл ажиллагааны нэр хүн муудаж байна. Төрийг бол төлөвшсөн, ёс суртахуунтай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай ачаал даадаг, иргэдийн амьдралыг соргогоор мэдэрч зөв шийдвэр гаргах, гадагшаа дотгошоогоо харилцаатай тийм голдролд нь оруулах
иргэдийнхаа нуруунд дээр ачаал дүүрүүлээл хооронд нь хэрэлдүүлээл одоо 9 дүүргээ Улаанбаатар 9 хуваачаал хооронд нь хэрэлдүүлээл чи хөгжил багтаа чи гоё байна чи ширэнгэн байна гэд хооронд нь хэрэлдүүлээ 21 аймаг хооронд нь хэрэлдүүлээд бид нар чинь яг үндэ нэг л Монгол шүү дээ. За авилгын хуулийг өөрчлөё гэд бас яриад хоёлаа бас түрүү ярьжсэн. Энэ ч учир байгаа юм биш үү гэж. Өөрөөр хэлбэл одоо тэр нэг өгөөд бай те нөгөөдөл нь аваад ер нь одоо гадаад зөвхөн өгсөн буруу юм лээ. А манайх болохоор өгсөн авсан буруутай юм. Тэр энэ тэр ямар өөрчлөлт вэ? Тий, одоо яг наад чинь зөв байхгүй. Өнөөдөр бид нар Монгол төр авилгацсан байна. Тэрийн захааны байгууллага ялангуяа хүн сурталтай дийлдэхгүй байна. Бүр ажлаа залуучууд хүртэл принтерээ авч яваарай гээл тий. Өнөөдөр захим төргээл идэг. Захим засгал гэдэг. Тэгвэл заавал иргэний өмнөхийг Канадад авчих хэрэгтэй юм. Хурууны байгалийн бол тэргээр уншуулад тэр захим өмнөхөө уншуулаад бүх юм дижитал руу шилжээд тэр сервисийн аюулгүй байдлаа хангах нь төрийн үүрэг. Иргэдийн үйлчлэгийг хүн сурталгүй болгох нь төрийн үүрэг. Иргэддээ үйлчлэлийн төрийн үүрэг. Авилгал гэдэг юм хүн суртлаар гарын үсгээр дамжиж явж байгаа. Гарын үсэг тамгаар. Надад ямар тамгаар гарын үсэг байх биш. Авилгын тухай ганцхан хуулинд өөрчлөлт оруулах юм бол энэ хүн суртал байхгүй болох. Яаж вэ гэвэл авилгалын тухай хуулинд өгсөн авсан хоёр хоёулаа гэмт хэрэг гэж үзэж байгаа. Яг одоо манад шүү дээ. Монгол улсад мөрдөгдөж байгаа. Өгж байгаа хүн хүсэндээ өгдөггүй байхгүй. Тухайн ажлыг явуулахын тулд хясан богдуулж дарам шахалтанд өртөгдсөн учраас аргагүй байдалд хүрсэн учраас үр хөвгтөд, аж ахуйн нэгжтэй, ажилчтай компанид зориулах мөнгөө тэр хүн өгж байгаа. Тэр хүнд өгчөөд тэгээд мэдүүлэг өгөө гэхээр өөрөө гэмт хэрэгтэн бол адилхан ялгаа. Тим айцтай байгаа учраас Монгол яаж шудраг ясах вэ? Тэгээд авилгын хуулиар авилгаар албан тушаалаар ороод яг биеэр ял хэдэлсэн хичнээн юм байна. 40 сая төгрөгөөр торгуулаад гарч байна. 4 тэрбум, 40 тэрбум мар нийцсэн нөхдүүд. Тийм. Тэгэхээр одоо энэс л айгаад идэм билээ л дээ. Жишээ нь одоо би өгсөн л гэж санаад байгаа. Өгсөн буруутаад тэгээ авсан нь болохоор ингээд гадааддууд бол одоо энэ хүн өгөх гээд байна тий. Мэдүүлэх хэрэгтэй шүү. Тий. Ингээд айцсгүй. Шууд хилдэг. А гэхдээ манад болохоор яг сайн нэлдэг шиг адилхан ял авах гээд байна гэдэг. Тэгэхээр энэ дээр бас ер нь тэгэл явж юужийн хууль эрхцэн орчин дээр шиг бүх юм гацхаж байна. Тий. Өнөөдөр яг одоо ганцхан энэ биш. Бүх юм. Их хурлын гишүүд өнөөдөр ингээд тамхины тухай хууль гэж маш олон юмуд яриад байна л да. Яг амьдралд хэрэгтэй, маш чухал. Ирэмбэ ойлгохгүй. Ядаж нэг цэцэрлэг сургууль барьж үзээгүй, хотогчлолтоо хийж үзээгүй, иргэдийн шугам хоолой гэд маш олон асуудлууд байдаг юм байна. Сүүлийн одоо жил гаруй хугацаанд маш олон ажлуудыг бичлэн гардж гүйцэтгэлээ. Шалгарсан компаниуд дээр хяналтаа тавилаа. Яг чин сэтгэлдээс ажилласаа гэж одоо уриаллаа. Одоо их хурлын гишүүд гэдэг юм уу нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч очиод цэцэрлэг сургуулийн нээлтийг хийгээл явдаг шүү дээ. Гэхдээ тэр хүн өөрөө толгой зөрсөн юм, барьсан юм. Өнөөдөр их хурлын гишүүн гэдэг бол бодлого тодорхойлогч. Монголын ард түмний илч төлөөлөгч. Их хурлын гишүүний онцгой бүр ирэх баг. Нийгмийн тулгамж байгаа асуудлыг хуульд өөрчлөлт оруулах замаар тухайн алдаа завхарлыг засах. Бид нар чинь эрхцүүд төрт амьдарч байгаа учраас хуулиа дээдэлдэг, хуульд ёсыг шүтдэг, хуульд ёсыг хүндэлдэг. Энэ засаг руу л явах нь зөв. Гэтэл хуулийн нэг заалтыг өөрчлөх юм бол маш олон хүмүүсийн аж амьдрал яаж өөрчлөгдөх вэ? Монгол улсын нэр хүнд яаж өөрчлөгдөх вэ? Тэр энэ хуулийн ганцхан заалтыг өөрчлөн гэдэг бол Монгол улсын 3 сая 500 мянган хүний нийтлэг хэрэг шиг. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал бүр бодтойгоор өөрчлөгддөг. Нэг үг дасал зэг тэр тухайн хуулийг хүчингүй болгоход дарамт шахалтыг өөрчлөхөд тэр их хурлын гишүүд маань энэ дээр илүү нухастай хандах хэрэгтэй. Ялангуяа одоо олон улсад хэрэгжиж байгаа хуулиас гадна Монголын одоо уламжлал, түүх соёл, хэрэгжүүлжсэн арга замыг хуулинд оруулах хэрэгтэй. Энэ дээр бүр онцгой нэг зүйл нь болохоор төрийн албан хаагч, төр тангараа өгсөн хүн тангараас нийцсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж байгаа шүү.
давхар үр хүүхэд удам судартанд төрийн хариуцлага төрд орох эрхийг нь хязгаарлах хэрэгтэй. Хойд солонгос юм шиг шүү. Үгүй. Нөгөө Энэ дээр хүн нэрээ тоос өдөө. Монголчууд аав нь хэрвээ хилмигдсэн бол тэр нь нээгдэж болно. Тухайн албан тушаалтан ахиа заргалдаад биеэр идээд хилмигдээгүй тохиолдол бүр гарцаагүй байх нь бол тэрийг оруулахгүй. Яг л төрд хулгаач хэрэг байхгүй шүү. Энд чинь Монголынхон баялагийг, Монголынхон газар шороог, Монгол иргэдийнхаа эсрэг шийдвэр гаргаж байгаа хүмүүс одоо ингээл тооноор аваад ирж штт. Үр хүүхдүүд нь ингээд бид нар арчилсан нийгэмд амьдарч байгаа штт. Гэтэл үр хүүхдүүд нь тооноор ороод ирж штт. Их хурлын гишүүн сайд болоод ирж штт. За хоёул яриагаа сонирхолтой болохоос одоо ингээ. За Монгол Ардын намын талцлах хувааг л утгаа алдсан. За улсын хурал дээр бол 30-33 болол үз тарлаа. За хэдэн ч ерөнхий 3 ерөнхий сайд 3 их хурлын дараа солигдчихв сайд. 3 дахь үзэж штт солигдоогүй. 3 дахь нь одоо байгаад байна те. За нийслэлээр нөгөө халдвар нь халдсан. За хоорондоо талцлаа бужигналаа. За бас хуваагдлаа. За та тавыг чинь талдаа татчихна. За манад нэг гаргаад тэр баярыг дэмжиж Нямбаатрыг огцруулахгүй шүү. Асгуул авч үлдэн авч үлдэхгүй ч гэдэм юм. Нэг ийм улс төрийн тоглоомонд та хоёрыг татаж оролцуулж байна. Тийм байхгүй. 40 хүн багцсан. Тэнд хуваагдсан юм байхгүй. Одоо тэр чинь хоорондоо болоод үзээдсэн Баян зүрхийн хин нэг гээл Нямбаатар дарахтаа нэг гээл үзээдсэн. Одоо ганц юм байгаа байхгүй юу? Одоо Батамгалан сайд Нямбаатар хотын дараа хоёр хоорондоо өрсөлдсөн. Баян зүрхийн төлөөллүүд нь хоорондоо ирсэн. Ингээд цөөхөн 2 3 хүн. Яг бодит байдал дээр байхгүй. Ардын намынханд нэг айц байд юм. Нэг юм эр зэрэг, эрх хэрэгчлөөний мэдрэмж дандаа дутмаг. Хэрвээ би энэ удаа дугуй авах юм бол маргааш надад боломж олно гэдэг юм ахархан бодлоор өнөөдрийг хүрдэг. Магадгүй энэ тухайн намныхсан соёл нь баг. Хүн өөрчлөгддөг, дагаа тэр өөр хүсчдэг хүн ороход тэр шиг наалдаг. Хэрэгчлөөний мэдрэмжтэй монголчууд бол ялангуяа надад бол захгүй юм билээ л дээ. За дараагийнх танаа намын дотоод сонгуул боллоо. За Баян зүрх дөрөв дээр чи Баян зүрх бишээ. Сүхбаатар дөрөв дээр юм байна. Бас зарим нь хүчингүй болголоо гэсэн. За хаан уул дээр за та мэдээж хаан уулын намын хорооны гишүүн л байлгүй те. За ямар болов? Шудраг болов? За төвчин дараагтаа хэрэг хүлээлттэй. 2 гишүүн гоё өрсөлдсөн. Тэгээ төвшин дарга бол гишүүн маань 2 одоо нийслэл иргэдийн хурлын төлөөлөгч. Тэгээд одоо баруун бүсээс их хурлын гишүүн болсон. Мэдээж мөрийн хөтөлбөр одоо дүүрэг дээр хэрхэн ажиллах стратеги иргэдийг одоо эренблээд нэг тавь асуудлыг нь яаж шийдвэрлэх вэ? Гарц гаргалгаа шилэн болгох гэд маш олон ажлуудыг санал өчсөн учраас дотоод намын сонгуульд нээлттэй тол болсон. Манай шиг ардын нам шиг намайг дэмжээ. Би та нарыг төлөө ажиллана гэдэг ийм соёл байхгүй. Мэтгэлцдэг, ажилдаг, хөдөлмөрлсөн, хүний итгэлийг авсан хүн л ялдаг. Ийм бодтой арчлаг. Нөгөө хэрүүлтэй гэсэн ил цагаахан шууд үдцдэг. Сайн муугаа ярилцсан шүү дээ. Тэр практис гэж нэг юм одоо байгаад. Та хоёр аль намын үгүй аль юуны практис вэ? Наа дотор танах зөндөө практис. Ард түмний л практис шүү дээ. Одоо тэр мортон гэж сүлд гараад ирлээ. Одоо моох одоо юу гэж зөндөө байгаа шүү дээ. Одоо практис гэхээр тухайн асуудал буюу эрх мэдэлд хүрэхийн тулд хэсэг бүлгийн хүмүүс нэгдээд тах шүү. Яг улс төрчмөн бол практис гэхээс илүүтэйгээр яг бодлогын зөв зүйл дээр дэмждэг буруу зүгийн шүлгүүдэг хүн байх хэрэгтэй. Тэрнээс биш нэгийг дагаж намраал нөгөөг дагаж салдгүй. Өнөөдөр бол би бол Монголын арчсан холбооны гишүүн. Яагаад орсон бэ гэхээр өнөөдөр арчлалыг 70 жил засагласан дарангууллыг Санжаа сүргийн зориг агсны Монгол хүний сарвал ухаанд итгэдэг тэр зохион байгуулалтыг хийсэн. Өнөөдөр бид нэр хувийн өмчтөө гадагшаа татгашаа хөсөн үедээ явдаг болсон боловсролыг шүтдэг шудраг сонгуул олон үзэлт ургалж үзэл гэд маш олон асуудлыг арчилсан одоо буюу Монголын арчсан холбоо авчирсан учраас тэнд итгэл үнэмшилтэй орж ирсэн. Өнөөдөр захаагийн элбэг дөрж хэлжсэн шүү дээ. Өнөөдөр улс төрийн хамгийн хүчрхэг эрүүл практис ямар практис вэ гэвэл Монголын арчсан холбоо. Яагаад гэвэл тэнд 21 аймаг 330 сум 9 дүүрэг 204 ороонд тэр
Монголын арчилсны төлөө ам бие үл хараад тэмцээд маргааш нь цааслуулж магадгүй, ял авч магадгүй нөхцөлд эр зориг зүрх сэтгэлээрээ итгэл үнэмшлэрээ зогссон хүмүүс авчирсан шүү. Энийг үл мартаж болно. Тий. Та бүхнийг найрлагын дуусгаараа гэж найруулагч тохиод байна. Тэгэд эцэснээ хэлэхэд та дэвшгүй ер нь 2028 онд улсын хуралд шүү дээ. За нийслэлийн иргэдийн хурал бол дэвших байх. Зүгээр улсын хуралтын квот толгой дэвших болов. Иргэд л шийднэ. Мэдээж судалгаа хэрэгтэй. Иргэдийн итгэлийг хоосон ирсэн хүн авд юм уу? Яг бодитоор ажил дээр, амьдрал дээр, өрх дээр, хорон дээр, дүүрэг дээр авч чадсан хүн ялд юм уу? Хан бол чанга тойрог шүү дээ. Тэ. Үеийн янз янзын хүмүүс авдаг тий. Хаан бол дүүргийн итгэлийг зөвхөн асуудлыг шийдэж, ажлыг ард нь гарч ижил шийддэг. Тэрнээс биш ярьдаг. Одоо миний хожиж нь мистер Дүүш шүү дээ. Ноён хийх, бүтээх. Өнөөдөр маш олон улс төрчид дандаа ярьдаг. Ярьсан зүйл нь өнгөрдөг, мартагддаг. Тийм учраас би сүүлийн жил гарангийн хугацаанд ярихаа багсгаад ажлыг хэсгэсэн. Бүр ажилд дулаарсан. Олон иргэдийн асуудлыг шийдэж хүний итгэлийг олж авна. Асуудал шийддэггүй хэрэлдэг улс төрч байх юм уу? Асуудлын ард гардаг тэрийг нь шийддэг улс төрч байх юм уу? Улс төрч гэдгийн ард нийгмийн зүтгэлтэн болохын төлөө би явж байгаа юм. За би энэ бас манай нэвтрүүлэгт хандаад байдгийг. Нэвтрүүлэгт бас би бас зарим үеийн гадуур явахад хүмүүс хандаад хан уулд одоо ямар ч тийм сургууль цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээд бид нар олон ярьдаг шүү дээ. За 4-р хороо буюу хуучнаар одоо тэр мөнх хадагийн хажуу талд нэг цэцэрлэг за нэг сургууль хоёр ашиглалтанд орох гэдэг юм байна. За орохгүй 3 жил гарав болж байгаа юм байна. Энийг оруулаад өгчих юм бол уг нь бол тэр хажууд байгаа 34-р сургуулийн ачаал харьцангуй багасна. Хувийн сургуулиуд санаатай юм аа санаатай мэддэхгүй. Одоо тэгээд тийшээ нэг шахалтаар өгч чинь 10 сая 20 сая төгрөг төлөөд албаар сурах гар болчиход шүү дээ. Цалингийн зээл аваад ч гэдэг юм те. Энийг ер нь нийслэлийн төлөөлөгч бүрхтээ уулзах болгонда яриад өгөөч, хэлээд өгөөч гээл иргэд ийгдий. Энэ дээр ер нь мэдээлэл байна уу? За энэ асуудлыг би бүр хариуцлагатай хэлье. Яг энэ жил энэ төсвийн бүх гүйцэтгэлүүд нь хяналтыг нь нийс хөрөнгө оруулалтын хаавал дүр хариуцсан инженерүүд дээр явж байгаа. Энийг 8 сарын 31-нд гэхэд хамгийн хорднараа шахах нь мөн боловсролын яамнаас тэр одоо анги тогтчлт ширээ сандлыг нь тендерж шалгаргадаг. Тэгэхээр хоёр уялдаа толботой байхгүй. Нийслэлийн төсвөр барилга нь баригдчихдаг. Нийслэлийн боловсролын газар эсвэл одоо боловсролын яамнаас тэр доторх ширээ сандал, самбар, орчин, багш нар гэд маш олон асуудлуудыг боловсролын яам харьцдаг. Тэгэхээр иргэд маань нэг хүн шийднэ гэж бодоод байдаг. Гэтэл уялдаа холбоотой нөгөө төрийн уялдаа холбоо алдагдсны корыг ингээ иргэд үргэлж амсаж байгаа. За яг одоо энэ удаад байсан шалтгаан тэр юм уу? Тий. Мөн төсвийн асуудал. Одоо би хаавал дүүрэг дээр сонгогдоод маш олон гацсан. Одоо бүр шугам хол байхгүй. Дэг зүт тацагдаагүй газар хоосон байшин баригдсан. Эсвэл ингээд гэр ороод донд ямар ч усын сургууль байхгүй. Ялангуяа баг цэцэрлэг баг сургуулийн орон зай төлөвлөөгүй. Харин нөгөө шивүү байшин барилгууд дээр нь очоод гацчдаг төсөнд байдаг. Тэгээд маш чадвар муутай зөвхөн компани оруулцдаг. Тэгээд тэрний гараас шүүгдэлцээд цаг хугацаа алддаг. Тэгээд энэ ажил болгон дээр нь хяналтаа тавиад ажиллаад араас нь явлаа. Ер нь хүн ажил хийвэл дуустал, давал хийвэл уустал гэдэг маш олон ажлын ард гарч байгаа. Тэгээд удахгүй 8 сард хаавал дүүрэг дээрээ тайлангаа тавина. Юу байсан бүтээснээ харуулна. Тий, улсын сургуулиудыг бишээ хувийн сургуулиудыг зориуд дээр дэмжиж ийн гэдэг нэг юм хардтал байгаа юм л да. Зориуд оруулахгүй улсын сургуулиудыг. Тэгэд ер нь энэ ялангуяа суурьшлийн шинэ бүс буюу тэр яармагтал ингээд нэг гацаагаад иддэг нэг юм хардлага байна л гэдэг байна. Магадгүй лобби байж магадгүй. Төрийн үүрэг боловсролыг тэгш хүртээмжтэй. Өнөөдөр тэр 14 хот гэж яриад байгаа маш олон асуудлууд яриад байгаа. Гол асуудал нь замын төвөгжрөл, эдийн засаг, ажил амьдралаа төлөвлөх, цаг хугацааны менежмент, гэртээ цаг зарцуулахаас илүү төвөгжрөл зарцуулж гин, бүр төвөгжрөл зарцуулахдаа үр хөвгтөө цэцэрлэг сургуультай хөрөхтэй зарцуулж гин гэд маш олон асуудлуудын гол зангил бол цэцэрлэг сургуулийн асуудал байхгүй. Тэгэхээр гэр ойрхон өндөр төлбөр төлөх бололцоотой хүмүүс хэд байх вэ?
энэ чинь байрны ипотекийн зээл, зээлийн дарамт, аппликейшны зээл, ажлын цалин, хөдөлмөрийн хөлс гээд маш олон юмнууд хүнд хэцүү байхад төр аял боломжтой нөхцлөөрөө цэцэрлэг сургуулийн хүртээ хэмжээг тэр нөгөө 14 хотыг хийх ёстой ш. Тэгэл хойшлуулаад байдаг. Тэр мега төслүүд бүгд өөрсдөө арчилсан нам нэг сөрөг хүчин хийгээл одоо энэ төсөл чинь худлаа, энэ төслийн хооронд энийг хий гэж санаачлах гаргаагүй. Ардын нам өөрсдийнхөө миг өөрсдөө унгаадаг. А тэгэнгүүтээ юу гэж хэлдэг вэ гэхээр арчилсан нам баг унгаачлаа гэж ярьдаг. Нэг ч тийм байхгүй. А бас ардын нам яагаад үргэлж сонгуульд ялаад байгаа юм? Ард түмнийг айцаар нь, өрөөр нь, дарамтаар нь, үнийн өсөлтөөр нь барьж байгаа болохоор худалдаж авах хямдхан байна шүү дээ. Тэгэхээр иргэд хэрсүү бөгөөд ухаалаг сонголтоо өөрчлөлт үзэх хэрэгтэй. Хариуцлагатай хандах хэрэгтэй. 4 жилд нэг өдөр төрийн эрх гагцхүү иргэдэд байдаг. Тэр эрхээ нэг өдөр өөрөө хэрэгжүүлээгүйгээс болоод 4 жил ингээд зовлонтой, татварын дарамттай, өөртөө утаатай, угаартай, эрсдэлтэй, өвчин зовлонтой өнгөрөөхүү энэ асуудлыг өөрийнхөө итгэл үнэмшилд нийцсэн миний төлөө ажиллаж чадвартай хүнээ зөв судалгаатайгаар сонгоод найз нөхөд хамаатан садаг ээж аав эмээ өвөөсөө бүр вакуумж жаад зөвхөн өөртөө итгээд судлаад тэр хүнээ сонгох уу? Бид нэр судалгаанд суурилсан, мэдлэгт суурилсан, ажлын туршид суурилсан яг хэлсэн үгэндээ эзэн байдаг хүнээ зөв сонгож чадах юм бол энэ арчилсан засаглалын амин сүнс нь энэ шүү дээ. За би нэвтрүүлэг дуусч байна. Та энэ асуултыг товчхон хариулах боломж байна. Бас нэлээд урт л та. Хот тосгоны эргэцсэн байдлын тухай хуулийг хойшлуулсан. За хойшлуулсан үндсэн шатханы ойлгомжтой л Нямбатар оюун эрдэнээр санаачилсан. За түүнийг одоо тэгээд яг амьдрал дээр хэрэгжүүлэх гэсэн чинь бас хараахан цаг нь болоогүй юм шиг байна гэд хойшлуулчих шиг болно лээ. За энэ дээр нэг асуудал урган гарч байгаа. Хотын даргаыг иргэдээ сонгодог болъё. Одоо ер нь тэгж нэг дараагийн ерөнхий сайд гарч яал огцруулдаг, дараа нь гарч яад огцруулдаг. Хотын даргаыг иргэд сонгосон бол иргэд л огцруулна гэдэг нэг ийм концепц руу явъя гэж ярьж байгаа. Энэ дээр ер нь та хуу хүний ер нь ямар бодол байна? Танаа намын бүлгийн ер нь ямар бодол байна? Энэ асуудал дээр нэг товчхон хариулъя. Орон нутгийн сонгол гэдэг бол өөрөө хотын сонгол, хотын даргын сонгол. Тэрийг иргэд мэддэг. Бас л мөн үндсэн өдөр явна тий. Өнөөдөр хотын даргыг ингээд их хурлаас нь орж эсвэл намаас нь орж ирээд хүмүүс анхаарлаа хандуулж хэлж байна. Хот урд өмнө нь дандаа чимээгүй, дуугүй, хаалттай, иргэдийн урлан амьгүй тий ийм байсан бол магадгүй өөр шин дөрүүд орж ирснээрээ энэ иргэдийн хурл гэж чинь ийм байд юм биш үү? Ийм чухал юм биш үү? Хотын даргыг чинь иргэдийн хурлаас сонгод юм байна. Тэгэхээр иргэдийн хурлаас сонгож байгаа нэр дэвшигч нь маань ямар чухал юм бэ гэдгийг өнөөдөр Монгол улс бараг 35 жилийн дараа ойлгож эхэлж байна. Яг л энэ сошиалын хүч, хэвлэл мэдээллийн хүч. Энд мөнхөр баярлж байгаа. Өнөөдөр хотын Сеул хот гэдэг юм уу том хотууд хотын дарга сонгодог. Өөрсдөө сонгодог. Токио дээр. Ингэж сонгосноор ач холбогдол нь бол тухайн хотын дарга хинээс ч үл хамаарсан шийдвэр гаргадаг. Ажлаа хотынхаа иргэдэд зөрөгтэйгээр асуудлаа шийддэг. Яг л их зүүн орчин таатай учраас. Нэг эрсдэл баг. Өнөөдөр их хурлын гишүүн. Нэг за загшаалтаар орж ирсэн гишүүд гэж бол тоохгүй баг. Гэхдээ адилхан гишүүд л ард түмний илчгээл явж байгаа. Тойрогдоос сонгогдсон гишүүд бол за хамгийн багадаа нэг 50-60 мянган. Дээшээ ингээд 100 мянган санал авч байгаа шүү. Гэтэл хотын дарга 9 дүүргээс санал авлаа. 5-600 мянган санал авлаа гэж бод. Ерөнхийлөгч 800 мянган санал авлаа гэж бод. Тэр хүн Улаанбаатар хотод хаан болох аюул үүснэ. Хинтгүй яг 4 жил хаан болгоо л дээ. Тэгээ 4 жилийн дараа хариуцлага тооцсон. Хамгийн гол нь бид нэр хяналт гэдэг. Өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн дээр Монгол улс засаг захиргааныхаа хувьд нэгдмэл байна. Засгийн газар бүх засаг захиргааныхаа удирдлагуудыг нэгжийг өөрийн удирдлаганд ор барьдаг. Монгол улсын бодлого нэгт байх хэрэгтэй. Араас нь одоо хот тосгоны эргэцэн байдал, аймаг сумдын тэгэхгүй аймагуд нь бас асуудал үүсэж байгаа. Та тэрийг аль талд нь зөв үү буруу юу? Буруу. Буруу. Одоохондоо биш үү те? Яагаад вэ гэхээр иргэдийн эргэцэн боловсрал, иргэдийн оролцоо, хяналт, хууль хяналтын байгууллага, улс төрчдийн ёс зүй, улс төрчдийн эрэм дараа нээлттэй болох, соёлжих,
10 жилийн хөтөлбөрт нь улс төрийн сонгуул, үндсэн хууль, холбогдох эрх зүй, хүн өөрийнхөө эрхийг мэддэг, үүргээ биелүүлдэг эрх зүйн ухамсар буй боломжрол нь нийгмийнхаа төвшөндөө хүчтэй болж ирсэн цагт энэ хуулийг орж ирэх ёстой. Яг тэр улс төрч иргэдийнхаа өмнө ил тод, нээлттэй, шудраг хариуцлагатай, ёс зүйтэй байж чадах юм бол хяналтанд тавьдаг болох юм бол сонгуулаа эрдэн залуучууд нь 18-наас 25 насны залуучууд нь шоудахгүйгээр, аялахгүйгээр, зугаа цэнгэл хөөхгүйгээр өөрийнхөө амьдралдаа эзэн болсон цагт энэ хуулийн төсөл сүнсээ олох хэрэгтэй. За баярлалаа. За нэвтрүүлгийн урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажилд амжилт хүсье. Ялангуяа та бас шүүл хүлээчихэд идэг. Энийг битээ зогсоогоорой гэж бас хүсье. Дээрээс нь та бас одоо үзэгчид бас сонирхолтой байна. Та ч бас сошиалын бас нэлийн дээр үеийн хүн, бас янз янзын контент хийдэг. Одоо нийгмийн идэвхтэй байдаг. Одоо бид нар шиг хүмүүс сайн мэддэг. Тэгээд тэр ажил нэрээ сүүлийн үед байхгүй болсон шүү. Уг нь тэр их явдаг байсан. Тэгээд яагаад тэр байхгүй болчихв? За сонгуулийн үеэр 2024 оны 11 сарын бараг 7-8-нд пэйж заалдлаа. Хакердуулсан. Гомдол гээд бараг 6 сар боллоо. Одоо энэ Блүскагийн төлөөлөгч байдаг Facebook-ийн маш олон мэдээлүүд, ийм ажил хийжсэн, энэ ID нь манайх гэдэг. Тэгээ гол сервис нь одоо гомдол гаргасан нь болохоор мэдээж улс төрийн нөлөөлөх хүмүүст одоо репорт маш ихээр явуулсан гэх мэтлэмнүүд байдсан байна. Тэгээд тэнцэнээс нэг л зүйлийг ойлгосон. Яс махандаа шингэтэл. Сошиалтай шошиалгүй. Өвөлдөг байлаа хамаагүй. Яг иргэдийн бодит амьдралыг шийдэх хэрэгтэй юм байна. Ажил хийх хэрэгтэй. Өдөр болгон лайв хийгээд уран үгээр донгодох амархан байна. Яг бодит ажлын амьдрал дээр тэр асуудлыг шийдээд тэр муу усны нөхийг яаж анслах вэ? Яаж цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх вэ? Өрөвтгөл яаж барих вэ? Ахмадуудын барилгыг яаж сайжруулах вэ? Иргэдийн одоо 42 жил бүр ингээд өгөрцсөн байшингийн фасадыг яаж анслах вэ? Гэх мэтлэн олон асуудал дээр санаа зовж эхэлсэн. За баярлалаа. За хүндэт үзэгчтэй микрофоны ард нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөө. Дараа 7 хоногийн энэ цагтаа иргэн уулзъя. Баярлалаа.